Яасан нэмэг бэлэг тэдэг би 15 настай дижитал бизнес хийгээд сарын 35 саяын борлуулалтыг энэ ондоо багтааж бол хийх зорилготой явж байгаа. За тэгээд энэ хөвчлийг хийгээс сууж байгаа гол зорилго маань юу юм бэ гэх юм бол та бүхэндээ яг үндсэн процесс яг ямар процессыг туулж энэ хэмжээний борлуулалтыг гаргадаг. За тэгээд хөшигний ард яг юу болдгийг та бүхэнд харуулах гэж байгаа. Тэгээд Instagram дээрээс харах юм бол та нар хүмүүсийг үр дүнгэл хардаг тийм ээ. Одоогийн 7 хоногийн дотор 28 сая 30 сая гэдэг ч юм уу. Яасан нэмэг бэлэг тэдэг би 15 настай дижитал бизнес хийгээд сарын 35 саяын борлуулалтыг энэ ондоо багтааж бол хийх зорилготой явж байгаа. За тэгээд энэ хөвчлийг хийгээс сууж байгаа гол зорилго маань юу юм бэ гэх юм бол та бүхэндээ яг үндсэн процесс яг ямар процессыг туулж энэ хэмжээний борлуулалтыг гаргадаг. За тэгээд хөшигний ард яг юу болдгийг та бүхэнд харуулах гэж байгаа. Тэгээд Instagram дээрээс харах юм бол та нар хүмүүсийг үр дүнгэл хардаг тийм ээ. Одоогийн 7 хоногийн дотор 28 сая 30 сая гэдэг ч юм уу. Эсвэл тэг 15 настай 100 сая хийх зорилготой зорилго тавьсан ихний өдөр гэдэг ч юм уу те. Тэгээд хүмүүсийн зөвхөн челленж маягийн ганц 2 минутын зүйлсийг нь хардаг. За тэгээд үр дүнг нь хардаг тийм ээ. За тэгчмүүдийн миний та нарт хүргэж байгаа гол зорилго маань юу юм бэ гэх юм бол яг хөшгөний ард юу болдгийг би та нарт нэггүй өдөр болгоныхоо контентоор хуваалцах гэж байгаа. За тэгэхээр энэ бол миний өнөөдрийн гүйцэтгэх 3 ажил байж байна. Эхнийх нь болохоор voice clone хийх гэж байгаа. За энэ юу гэсэн үг юм бол би 11 labs дээр би эмэгтэй хүний voice-ийг clone хийх хэрэгтэй байна. Яагаад гэх юм бол би одоо нөгөө өөрийнхөө Facebook дээр reel хийлээ гэж бодоход надад эмэгтэй хүний хоолой хэрэгтэй байгаа. Тэнгүүд би өөрийнхөө 90-20-ны эмэгтэй хүмүүсээрээ уншуулъя гингүүд ерөөсөө уншиж өгч чаддгүй аюу ичимхий тэгээд байнгын гацдаг. Тийм учраас би voice clone хийчихье гэж бодож байна. Тэгээд YouTube дээрээс Facebook дээрээс ч юм уу гоё хоолойд эмэгтэйний хоолойг клон хий гэж би харж байна. Дараах нь их юм бол би одоо e-book ныхаа рилийг хийн. Рилийг хийхдээ би энэ voice clone ашиглаж байна. Тэгэхээр энэ бол өнөөдрийн хамгийн ихний маань ажил гэсэн үг. Тэгэхээр дараа нь e-book-ныхаа рилийг хийн. Дараа нь би YouTube-ийнхаа контентыг хийн. Би одоо хийгээ сууж байна. За guys, тэгэхээр энэ бол миний үндсэн YouTube сувг маань бол байж байна. Одоогийн байдлаар би 16 сабтай 3 видеотэй. За энэ видеог оруулах юм бол 4 видео болж байна. За одоо ингээд үзэлтүүдийг харах юм бол маш муу явж байгаа. Тэгээ миний дээрээс нь thumbnail зураг маань маш хогнын байгаа. Тэгээд эдрийг би бол засна. Эдрийг би Midjourney дээр би зураг гаргана. Тэгээд дээрээс нь би яг одоо энэ профайлынхаа пиктээрээ бол нэлийн гоё зураг өгөх хэрэгтэй байгаа. За энэ ч юм бол миний Instagram пэйж нь. Би зөвхөн одоо Instagram-ийнхаа зургийг бас солих хэрэгтэй. За тэгээд Billet Official гэсэн хаяг байна. Одоогийн мэйлэр 1558 дагагчтай. Тэгээд ирээдүйд яг хэдэн дагагчтай болно бүгдээрээ харъя. Одоо магадгүй би нэмшлийг 1 сарын дараа ухрааж үзэх юм бол хитэн follow-тэй байх нь тий. Тэгээд хойд яг IG дээрээ яг анхаарлаа хандуулвал өссөн байна гэдэг. Бүрэн YouTube дээрээ төвлөрч